За өглөөний минь сайхан амарсан уу? Дахин та бүхэнтэй уулзч одоо баяртай байна. Өглөөний энэ үгийн цагаар хамтдаа Бурхны үгнээс суралцъя. Энэ өдөр бас Бурхны оршихуйд, түүний амар тайванд, түүний үгийг бас тунгаан бяцлахсан, түүний оршихуйд байсан тийм сайхан цаг байгаасай гэж хүсэж байна. Тэгээд хамтдаа залбирцгаая. Их эзэн минь, энэ цагаар дамжуулан та өөрийнхөө илчлэн ойлгуулж өгөөч. Та өөрөө хамт байгаа гэдгээ ухааруулж бидний зүрх сэтгэлд, бидний сүнсэнд та мэдрүүлж өгөөч. Өнөөдрийн үгээр дамжуулан та үнэхээр сүнснээс сүнсэнд, зүрхнээс зүрхэнд та тэр ариун сүнсний галыг дамжуулах болтугай. Иесусийн нэрээр залбирлаа. Амен. За энэ цагаар дамжуулан бүгдээрээ даваа гаргаас эхлээд итгэлийн талаар, Бурхны гайхалтай авралын төлөвлөгөө бидний амьдралд хэрхэн хэрэгждэг талаар, тэр Есүс Христийн ялгуулсан ялалт бидний амьдралд бас өдөр тутам байх ёстой, үүнийг бид нэр итгэлээр олж авдаг тухай ярилцж байгаа. За тэгээ өнөөдөр би та бүхэнд агуу захирамжийн биелэлд итгэе гэсэн уриатайгаар хуваалцах чинь. Тэгээ өнгөрсөн өдрүүдэд хуваалцсан зүйлээ хамтдаа эргэн саная. За Бурхан авралын төлөвлөгөө өгдөгтэй хүн төрөлхтөн гэм нүгэлд унснаас тэр өдрөөс эхлээд Бурхан гайхалтай авралын төлөвлөгөөгөө танилцуулсан. За тэгээд ингэснээр Библи тэр чигээрээ итгэлийг онцолж байгаа талаар хуваалцсан байгаа тийм. Хоёр дахь өдөр бид нар итгэлийг онцолсон талаар. Бурхан яагаад итгэлийг онцолтын болоо гэж. Тэгээд бид нэр Бурханы гайхалтай төлөвлөгөө, энэ дэлхийд хүсэж байгаа Бурханы төлөвлөгөө юу юм болоо гэж. Бурханы хот гэдэг сэдвтэй Еврей бүлгээс, Еврей номоос бид нар ярилцсан. Бурхан өөрийн хаанчлаа энэ дэлхийд байгуулахаар шийдсэн байгааг бид нар Библиэс харсан байгаа тийм. Харин энэхүү хаанчлал нь хэрхэн бас биелэх талаар бүгдээрээ хамтдаа өнөөдөр хуваалцъя. Матай 28-ийн 18-аас 20-ыг хамт уншийе. Есүс ойртон ирээд тэдэнд тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс явж бүх үндэстнийг дагалдагч болгохтон. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж, миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав. Амен. За энэ бол Библийн шинэ гэрээний хамгийн эхний ном дээр гарч байгаа Иесус Христийн амьдралын түүхийг өгүүлж байгаа. Библийн одоо бидний мэдгээр бол агуу захирамж. Энэ бол Библийн түүхийн маш оргил хэсэг байна. Бурхны хүү Есүс Христ энэ дэлхийд ирээд тэр өөрийн иш үзүүлэгдсэн олон зуун жилийн өмнөөс иш үзүүлэгдсэн тэр Бурхны төлөвлөгөөг хэрэгжүүлээд тэр загалмай дээр ялалт байгуулад мөн үхлийг ялаад дахин амьсныхаа дараа шавнартайгаа уулзаад тэгээд агуу захирамжаа өгч. Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Тиймээс та нар явж бүх үндэстнийг тагалдуул гэсэн баг. Энэ гайхалтай биш гэж байна. Тэгэд өмнө бүлэгт хуваалцсан зүйлстэйгээ мөн би өнөөдөр холбож яг энийг та бүхэнд хуваалцаж харуулахыг зорж байна. За өмнө бүлэгт Еврей номын 11-р бүлэг дээр итгэлийн талаар хуваалцж яхад Йошуагийн үеийн шин итгэлийн үеийнхэн гарч ирээд тэгээд Бурхан тэдний Канаан нутгийг эзэлгэсэн баг. Энэ бол амлагдсан нутаг байсан. За шин гэрээ бол хуучин гэрээний биелэл буюу хуучин гэрээ нь шин гэрээний сүүдэр гэдгийг бид мэднэ. За тэгвэл яг энэ дээр нэгэн дүр зургийг би та бүхэнд давхцуулж харуулахыг хүсэж байна. Йошуа гарч ирээд итгэлийн шин үе ард түмнийг удирдаад Канаан нутгийг буюу амлагдсан нутгийг эзэлцгээе гэж уриалсан. Йошуад бүрэн итгэл байсан. Яагтвэл Бурхан аль хэдийн амлалтаа өгсөн байсан. Өөрөөр хэлбэл Бурханы үгийн дагуу Йошуад эрх мэдэл байсан. Тэр ард түмнийг удирдах, Канаан нутгийг эзлэх дуудлагатай байсан. Яг энэ дүр зургийг та харж байна. Есүс Христ өөрийн ажлыг гүйцэтгээд өөртөө итгэсэн дагалдагчдад, итгэгчдэд
та нар яваад энэ ус үндэснийг эзэл гэсэн. Амен. Тэгэхээр Йошуагийн үеийнхэн итгэлээр дагсан шиг өнөөдөр Христ итгэгчид бид нар Иесус Христийн энэхүү агуу захирамжийг итгэлээр дагах ёстой. Магадгүй Йошуа, Калеб хоёр бусад 10 туршуулуудын хажууд үнэхээр ухаангүй, логикгүй, бас галзуу тэнэг юм ярьсан. Тэдний хувьд 10 туршуул бол тэр Канаан нутаг амлагдсан нутаг үнэхээр сайхан нутаг байна. Харин тэнд Анакийн уруудан буюу үлэмд биетэнгүүд байна. Бид бол тэдний хажууд царцаа юм. Тийм болохоор бид нэр цөлдөө байя гэж хэлсэн баг. Харин Йошуа, Калеб хоёр Бурхан энэ газар нутгийг бидэнд өгнө гэж амласан. Тийм учраас бид эзлэх болно гэж хэлж ирсэн. Тэгвэл өнөөдөр шинэ гэрээний итгэгчид бид нар агуу захирамжид итгэж байгаа юу? Агуу захирамжийн биелэлд итгэж байна уу? Иесус Христ хэлсэн. Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн гэсэн. Тийм учраас та нар яв, энэ ялтыг тунхагл гэсэн. Иесус аль хэдийн ялчсан. Тэр эрх мэдлийг авсан. Харин итгэгчид энэ ялалтыг яваад тунхаглах ёстой. Итгэгчид ялахын төлөө тулалддаггүй. Харин ялалтыг тунхагладаг юм. Амен. Тэгэхээр өнөөдөр би та бүхнийг юунд уриалгах гэж байна гэхээр хамтдаа агуу захирамжийн биелэлд итгэе. Агуу захирамжийн биелэлд хэрвээ бид итгэхгүй бол үнэхээр номой байх бол бид юуны төлөө явж байгаагаа ч мэдэхгүй, зориггүй байх бол. Харин Бурхан хэлж тэр өнөөдөр Ичлэлт номон дээр ч маш тодорхой бичсэн байна. Иесус Христ аль хэдийн ялсан гэдгийг. Иесус аль хэдийн ялчихсан юм. Харин бид энэ ялтыг тунхаглах ёстой. Бид өнөөдөр үүнд итгэж урагшлах ёстой. Хэрв бид итгэхгүй бол цөлд 40 жил эргэлдсэн хуучин гэрээнд байгаа тэр итгэлгүй, итгэмжгүй арт түмэн шиг тэндэ гацх болно. Харин бид итгэлээр урагшилдаг Бурханы арт түмэн болсон. Иесус Христэд итгэх итгэлээр бид шин үеийнхэн шин арт түмэн болсон. Өнөөдөр би энэ хүртэл хуваалцаад энэ үгийн цагийг өндөрлөхийг хүсэж байна. Харин маргааш би та бүхэнд энэхүү ялалтыг хэрхэн итгэлээр хэрэгжүүлж өдөр бүр Бурханы ялгуусын ялалтаар алхах талаар хуваалцахыг хүсэж байна. Тэгээ Бурхан газар дээр өөрийн хаанчлалыг байгуулад эхэлж гисэн. Гэхдээ Бурханд илүү агуу төлөвлөгөө байна. Тэгээ энэ цагийг дуусган хамтдаа залбирцгаая. Эзэн минь энэ цагийн төлөө талархъя. Бид агуу захирамжийн биелэлд итгэж урагшлахыг хүсэж байна. Бид үнэхээр итгэж амийг хадгалагчд байхыг хүсэж байна. Итгэлгүйгээр танд таалагдах боломжгүй гэсэн. Тэгвэл өнөөдөр бид агуу захирамжийн төлөө итгэх ёстой гэдгээ олж харж үүний төлөө үнэхээр явахыг хүсэж байна. Та өөрийн ариун сүнсээр биднийг хүчрхэгжүүлж агуу захирамжийн төлөө урагшлуулах болтугай. Бид байгаа газараа таны хаанчлалыг түгээгчид, таны сайн мэдээг тунхаглагчид байхад ариун сүнсээрээ хөтлөн дагуулж удирдах болтугай. Иесусийн нэрээр залбирлаа. Амен.